You came around and said you on the treadmill, and the name changed. дугуйны зам айгу ихтэй явган хүний зам нь нарийнхан дугуйны зам нь болохоор зэрэг айгу өргөн энэ намайг ганцаараа яриа явж байгаа хүүхэд нь бүр амар харцсан энэ ч одоо солиод өрнө гэж бодсон. Тэгээд нарийнхан явган хүний замтай хажуугаар нь амар нэлээ өргөн одоо метр 50 орчим дугуйтай хүний замтай байна. Өглөөнийхөө кофег эспрессо хаус гэдэг ийм газар ороод кофе уух гээд яхаараа үсээ ухаагаад нойтноор нь ядраад урдсан чи амар харин ч баг стиллэг болсон юм шүү амар кул арзгар би эмнийх амар номын үснээсээ илүү жоохон хагас юу байвал айгу дуртай. За тэгээд дааны орн надад мэдээж яриг таалагдчихээн нөгөө нэг хүүхэн болгон хөөрхөн гэдэг шиг Европын хот болгон мэдээж надад очисон хот болгон маань бол очиод одоо хэд хоноод гараад ирэх хооронд дандаа таалагддаг, дандаа гоё байдаг. Бол энэ хот болохоор зэрэг өөрийн гэсэн онцлогтой юм байна. Мэдээж нөгөө нэг Скандинавын орн болохоор зэрэг Шведийн нийслэл Стокгольмтой барилга байшин одоо архитектурын хувьд бол мэдээж төстэй. Тэгээд их цэвэрхэн юм тийм амар нөгөө нэг метрополитен гэж амар том олон хүнтэй ингээл нэг нүсэр тийм юм бол байхгүй. Парис эднэр болохоор зэрэг дэндүү нүсэртэй байдаг юм аа. Тэгээд энэ болохоор зэрэг жижигхэн цэгцтэй цэвэрхэн нийтийн тээврийн хэрэгсэл нь айгуу сайн маш ойрхон явах юм. Бараг л ерөөсөө яг л Швейцар шиг 2-3 минут болоод явах юм. Тэгээ айгуух дугуйтай юм байна. За кофений одоо газрууд гэх юм бол иймэрхүү эспрессо гэдэг энэ бас яг нөгөө нэг юунд Шведэд байсан шиг санагдав. Тэгээ би өчигдрөө ороо болохоор зэрэг нөгөө нэг яана нэрийг марччих. Шмотл брод гэлөө шмор брод гэрээ швар бродчлөө. Нэрийг нөгөө нэг харахгүй бол бас санах. Ийм нөгөө нэг талхан дээр. Тэгээ тэр талх нь болохоор зэрэг нөгөө нэг манайхаар бол бор гурилын юм өртөө дотор нь үр мөртэй нэг юм тийм хөвсгөр биш тийм нэг хатуудуу тийм талх байх юм. Тэгээ тэр талхан дээр хамаахтай байна. Кревет гэдэг нөгөө нэг сам хорхоотой байна. Тэгээд тюна загастай мэдээж саман утсан самантай стейктэй хүртэл байна шүү дээ. Тэгээ би ингээд ийм орноор аялаа явж байхдаа бол голдууд одоо нутгийнх нь нутгийн үндэснийх нь хоолыг бол идэхийг хичээдэг. Кофе мар гоё. Би бас тэгээд нөгөө нэг юу кардамон хийсэн. Тэгэхээр чи бүр гоё юм нэг халуун ногооч шиг тийм амттай болчихсон байна. Надад бол хотын архитектур уран нөгөө нэг contemporary art дөрвөн зууны урлагийн бүтээл уран зураг тийм юм надад маш их таалагддаг. Уран баримл байж болно. Тэгтээ илүү уран зураг голдуу. Тэгээ уран зураг тийм галерей үздэг. Энэ Копенгаген хотын педестрийн буюу явган хүмүүс явдаг. Монголоор бол Улаанбаатараар бол урт цагаан нэртэй машин хөрөлтэй юм боломж. Тэгээд гол одоо шопинг хэсэгтэй. Энд айскрим зармаг амар түгээмэл хүмүүс амар хэлхийн зармаг нь их гоё юм шүү. Би одоо яг өчигдөр зармаг эдийгээ явсан чинь надад ийм зармаг олдоогүй. Супермаркетын зармаг аваад гэсэн ч гэсэн гэнэ л гоё байсан. Only and only one. Энэ ямар дэлгүүр мессеж гинэ. Энэ хүнийг хараа. Элсэр юм хийж штэ. Нохоо. Тэр мөнгө авч. Сонио.
Johnny концертыг үзэхгээ явж байна. Royal Arena. Ваа! Тэр харагдчих шүү. Интернетээс харгалаа 14 мянган хүний суудaltaа гэдэг чийсэн.
the door over there. I was a drug addict, an alcoholic, and God knows what. I had lost all sense of values and reason, and I was at the bottom of a very big well. So I decided to do something about it. I decided to say 3 words. I need help. And I started to get help. I became sober and clean, and I dedicated my life to trying to be a decent person again. I felt that I hadn't done enough in the 1980s to address the terrifying rise of the AIDS epidemic. And so when I got sober and clean, I formed the Elton John AIDS Foundation from my kitchen table in Atlanta. It was a very important moment for me to try and give back something after taking so much. Never in my wildest dreams could I have imagined how far the foundation would grow or how far we would come in the treatment of HIV and AIDS. There is no need for anyone in the world to die of this disease. We have the medicine to stop the spread of this disease. We don't have the vaccine, but we can stop the spread of the disease with these medicines that we have. We just have to get the drug companies to make them cheaper. And we have to get them to the people that need them most, the poorest and the neediest and the disenfranchised. And we need to stop the stigma that still surrounds this disease. And I truly believe in my lifetime that we'll see the end of this disease, and we can do it now. And if there's one thing I've learned as I get older, and I'm getting older, is the incredible healing power of compassion and love. Love is really what cures our world, and we need so much of it right at the moment. I'm sick and tired of politicians. I'm sick and tired of Catholic priests abusing children. I'm sick and tired of fucking Brexit. We need to be kinder to each other. We need to come together. I cannot see in the next 10 years how Britain can come together. It's been so divided by Brexit. And America has been divided by the politicians. It's unbelievable what's happening in this world. We need kindness. We need love. We need tenderness. We need to get off our social media and pay attention. Копенгагенд бас энэ марафон болж байна. Тэгээ олон зам хаагдсан. Дууны замаар болж шүү дээ. Einen schönen sonnigen Sonntag. Wirklich viele, die Zeit hier draußen